Улаан нүүрлэн хоёр улаараа тас. Яг нэг хамгаалж чадаагүй. Гаран дээрээ тогтцсон та өшигдөөд байгаа шүү дээ. Өшигдөлтөө улаан нүүрэл үргэлжлээд байгаа. За яа цаан манайхаа төгжрэл донд ээлжит нэгэн дугаар маань эхэлж байна. Энэ удаагийн дугаарт манай хамгийн анхны эмэгтэй зочин бол оролцож байгаа. Favey уран бүтээлийн нэгдлийн номойгч маань оролцож байна. Баярлаа. Сайн байцгаана уу? Бүдэнд нь үзэж байгаа өглөө арай минь хүргэе. Тэгээд хамгийн анхны эмэгтэй зочноор урьсанд маш их баярлаа. За баярлаа. Хамгийн анхны эмэгтэй зочноо бас ер нь 3 сарын 7, 3 сарын 8 бас Мартин 8-тай ойролцоо юм. Спешиал бас дугаартаа оруулж байгаа. Тий. Тэгээд хүмүүс манаас таныг том номой гэдгээр нь бас бидэнтэй. Төгжрэл дунд маань спонсортой болсон байгаа. Бидэнтэй хамтран ажиллагч Big Motors. Big Motors нь 5 тухтай авто шоурумтайгээс гадна өндөр үнэлгээтэй бага гүйлттэй машинууд оруулж ирдгээрээ маш том давуу талтай байлаа. Утасны дугаар 75 75 75 75. За ойрын уран бүтээл, ойрын сонин ачнаас хуваалцвал. Ойрын сонин ачин гэх юм бол сая манай Favey уран бүтээлийн нэгдэл маань яг спортын сургууль биш ээ. Дурсамж сургууль гээд веб драма маань яг гараад дуусч байна. Одоо яг төгсгөлийн анги нь IPTV-д орсон байгаа. Тэгээд таад манаас төгсгөлийн анги нь хүлээж авах бол одоо хүлээж авч үзэх боломжтой байгаа. Тэгээ нэг ийм ажлын ард гарчаал одоогийн байдлаар амралтын байдалтай байж гин. Тэгээд бид эд чинь бас нэг драмын дугуйл ажиллаулдаг шүү дээ. Тэрийгэ үргэлжлүүлэх гээд бас нэг жоохон апдейт хийх гээд тэрэн дээрээ л ажиллаж байна. Тэгээд өөр уран бүтээлийн бол санаач бол одоохондоо намгүй юм байна. Амьдрал дээр бас ээж болсон тэгсэн. Тэгээд хөөрхөн хүүхэдтэй болсон. За гоё тэр дурсамжаасаа бас хуваалцвал. Ер нь бас амьдрал дээрс эмхтэй хүний бас хамгийн нандин дурсамж үед нэг байдаг шүү дээ. Тэлээж болно гэхээр нэг тийм юу юм бэ? Айгу хариуцлага. Тэгээд хүүхэд маань намайг хүмүүжүүлээд байдаг юм байна. Би бас нэг юм хүмүүсийн ийм яриаг сонсохоор ой гэж боддог байсан чинь яг нэрнгээсээ л намайг ингээд хүүхэдтэй болохоор цаанаасаа хүмүүжээд одоо тийм миний хийдгүү байсан юмнууд өөрөө цаанаасаа хийгдэж эхэлдэг ч юм уу тий. Нэг тиймэрхүү адал явдалтай байна да. Тэгээ одоо яг бүрхэлд орцсон юм ярих гад ааваа гэдэг болсон. Ээжийг гэхгүй байгаа гэдэг үү. Ээжийг гэхгүй юу? Ааваа л гэдэг. Аав гэдэг өөр хэлдэг. Тэгээд одоохондоо ээж гэж хэлэх гээл үзээд л байж гин. Тэгээд айгүй хөдөлгөөнд орцсон. Ийшээ хөөхтэй хараас хөдөлтөй байж гин. Тэгээд бидэд сайн нэг өвөл зураг авалттай явахдаа яг сарын хугацаанд охиноо орхиод явсан. Сарын хугацаанд зураг авалт маань байсан. Тэгээд хөвсгөлд 15 хоног 16 хоног орхиож яваад тэгээ хотод ирэнгүүтлээ бас нэг чинь өдөр шөнөгүй зураг аавна штэ. Тэгээл охины гомдож яхад нь ороод унтж яхад нь гараад явжсэн. Тэр үедээ яг тийм нэг амар гэрте байх мөчөө айгүйх сансан гэх юм уу? Уран бүтээл гэрте байх үедээ яг ингээд кинонд тоглоал ингээл ажилдаа явж явах мөчөө сандаг шиг одоо ингээд яг зураг авалттай үедээ бас яг охиноо тэгэж их амар сансан. Тэгээд одоо яг амарч явах хугацаанд гоё охиндоо гоё мөчүүдийг өнгөрүүлээд охиндоо цаг гаргаад айгу гоё цаг өнгөрүүлж ийна л гэж одоо хараад байгаа шүү дээ. Тийм. Тэгээд одоогоосаа завгүй болоод ирэнгүүт буцаагаал яг нөгөө нэг охиндоо ингээл хамт байвал ингэндээ тэгэндээ гэсэн юм ингээл бодогдол ээжлээл ингээл байд юм байна. Айгу санаа. Өмнө чинь бол ээж болохоос өмнө бол юм тэрмээр бодох юм л л шүү. За ер нь төгжрэл донд хэрэг цагийг өнгөрөөж ийн амьдралынхаа. Тэгэл яг эд төгжрлийн үеэр таарах юм бол айгүйх цагийг өнгөрөө шүү дээ. Тэгээд манай нөхөр айгүй төгжрэл тооцоолох айгүй чадвартай. Тийм учраас бас ч тийх амар төгжрээд байдгүй. Яг нөгөө нэг элдв янзын нууц зам айгүй сайн мэддэг. Тэгээд би ч тоо өөрөө тустай ажилтал гарвал өөрөө машин байна. Тэрнээс шүү дээ яг нөхөртөгөө ч юм уу байхтай ерөөсөө машин барьдгүй болохоор
төгжрлийг бол айгүй тэгэл давчдаг. Тэгээд яг төгжрэлт хэрвээ нөхөртөгөө байх юм бол сайхан унтна. Тэгж зарцуулна. Ер нь одоо төгжрэл дунд одоо ингээл яваал амар их 5 6 цаг төгжрэн одоо бүр ачааллын үеэр бол бас тэрнээс их байгаа шүү дээ. Тэгээ ер нь одоо энэ их ажлыг энэ их төгжрлийн ажгаар ер нь яаж зохицуулж байна? Одоо арга нууц байвал хуваалцаж. Арга нууц гэх юм бол төлөвлөх юм уу да. Төгжрэлтэй байгаадаа гэдгийг төлөвлөх. Төгжрэндээ гэдгийг төлөвлөх. Тэгээд яг ингээд төгжрэлтэй байгаадаа гэд төлөвлөөд магадгүй тий одоо хүнтэй уулзалт тавцсан байлаа гэж бодоход тавсан цагаасаа төрүүлээд очихд ч юм уу тий тэнгүүд нөгөө хүн маань төлөвлөөгүй байдаг нь жоохон тиймэрхүү байдаг. Тиймэрхүү асуудлууд айгүй Монголд болдог шүү дээ. Тийм тэгээд яг тэр асуудал хэцүү. Тэгээд тэрнээс шиг төгжрлийг яг төлөвлөөл яана. Тэнгүүтээ төлөвлөгөөнөөс бүр давсан төгжрэл бас хаяа гардаг шүү дээ. Хитэрсэн тийм. Би нэг жирэмсэн байхад бидэд нэг юуны реклам лээ дээ нэг тэцэн тишээ нөгөө нэг студио байдаг шүү дээ. Тэнд очиж зураг авалт хийчээд яг төгжрлийн үеэр ажил тарах үеэр ингээд дуусаад гараад ирж байгаа байхгүй. Тэгээд нэг амар том эцтэй ганцаараа ингээд машин барь сүултээ нуруу татаад бараг уйлаад би ганцаараа тийм тэгээд тэр чинь амар хэцүү юм чинь. Тэгээд ингээд явсараа би бүр ингээд чадахгүй нэ гэл. Тэгэл яжсэн чи маань нөхөр скутерт өөдөөс ирж исэн. Тэгж намайг аварж исэн. Тэгэл ингээ хайшаа хөвтөж байгаа. Яг тиймэрхүү хүмүүст ч юм уу те тиймэрхүү үеийг туулаад ирэхээр төгжрэлт ямар хэцүү юм бэ гэж айгу бодсон. Ганцаараа төгжрийн дунд явна гэдэг чинь бас давагдшгүй л хүчин зөв шүү дээ. Уг нь бол Улаанбаатар чинь ерөнхийдөө нэг баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд амьдраад байгаа байхгүй монголчууд. Тийм. Тэгэл энэ хоорондоо л айгүй их төгжрээд байгаа. За намайг чиг ер нь хүмүүс жүжигчин гэдгээр нь ер нь дийлэх хүмүүс мэдэх байх. Таны талаар ер нь хүмүүсийн бас төдийлөн мэддгүү бас жоохон буруу тушаа ойлголттой байдаг ойлголтууд ер нь юу байдаг бол хүмүүсийн дунд байдаг. Гэхдээ нэг амар юу буруу тушаа ойлголт нэг байхгүй хаа. Гэхдээ зүгээр юу л ах. Бидрийг жүжигчин гэхээс илүү одоо нэг YouTube дээр илүү ятсан болохоор контент бүтээсэн учраас айгүй их тийм юм сонсч байсан. Та дөрөв чинь жүжигчин мэрэгжилтэй юм уу? Би зүгээр ингээд контент хийдэг байжгаад тэгээ зүгээр кино руу ч юм уу халтарсан болов уу гэж бодсон шүү дээ гэдэг юмыг бид дөрөв айгүй их сонсч байсан. Тэгээд ямар ч байсан бид дөрвийн хийж эхлүүлсэн контент бол эхлээд ямар ч тач соёсыг төгссөн юу ч хүү 4 охин нийлцсэн тий ингээд хамтдаа ингээд гоё амжилтанд хүрийгээд зүтгэцсэн байдаг. Тэгсэн чинь яг хаанаас яаж эхлэх юм мэдэхгүй юм 4 гар нийлцсэн. Тэгээд тэгэнгүүт чинь тэр үед YouTube хийдэг хүмүүс ч айгүй цөөхөн байлаа. Суйт байхдаа влог трийг айгүй бас за жүжигчин болох ч ээж влогоор яадын гэдэг тийм сэтгэхүй айгүй их байдаг байсан. Тийм ухагтхан яг суйс дотор ч гэсэн айгүй их бид тийм байсан. Тэгээд яг гарсныхаа ардаас за сошиал медиа руу ингээд ороод үзье. Үзэгчтэй бэлдээд үзье. Тэ өөртөөхөө үзхийг одоо өөртөөхөө үздэг хүмүүсийг бэлдээд үзье. Тэгж жаад ингээд яхад болох байлгүйтэйгээ зүгээр влог хийж эхэлсэн. Тэгэд тэр юм маань жоохон бид дүрийг зүгээр л влог хийдэг охтууд гээд жоохон тийм ойлголт үлдсэн. Тэрнээс айгүй их тийм сонсдог. Тэгээ ямар ч гэсэн мэрэгжлийн жүжигчин гэдгийг маань хүмүүс айгүй сайн мэдээсээ тэр талаасаа одоо мэдүүлсэн гоё уран бүтээлүүдэд оролцож өөртөө бас уран бүтээлүүд хийх юмсан гэж айгүй хэцүү одоо боддог гэх юм уу. Одоо хэрвээ соёлын урлагийн сургуульд ороод жүжигчин гэдэг мэрэгжлийг эзэмшээгүй бүр тис өөр мэрэгжлэр ажиллаад явах байсан бол ямар мэрэгжил байх бол? Би барыг тоогооч болох байсан баг. Би яг бүр юм яг Итали явж юм шеф болох байсан байж магадгүй гэж би өөрийгөө боддیں۔ Ямар ч тач би Суйс төгсөхдөө бишээ 10 жилийн төгсөхдөө Суйсаас өөр сургуульд шалгалтаа гэж анкет бүртгүүлээг байхгүй. Би хэрвээ Суйст тэнцэхгүй байх юм бол одоо gap year яваад ч юм хамаагүй зүгээр гадагшаа явна гэж боддог гэсэн. Гэхдээ яг ямар чиглэлээр хаашаа яаж явах бол ерөөсөө жүжигчин гэдэг мэрэгжлээс өөртөө шийдсэн зүйл байгаагүй гэх юм уу. Тэгээд яхаа сүүлд ингээ бодоод үзэхээр скол ингээд олон кинонууд үзэхэр ч юм уу тий бүр яг Итали яваад ч юм уу Франц яваад ч юм уу яг юм гоё шеф болоод өөрийнхөө яг юм зоогийн газрыг нэгэт ч юм уу тэгээд явж
явж явах байсан байж магадгүй юм уу да гэж бодогддог айгуу сайн уу. Яг нам хүмүүс хоол хийдэг гэдэг хоол мал хийх дуртай мөртэй тиймэрхүү талаас манай үзэгчид бас мэдж байгаа. Тийм болохоор тийм байж магадгүй. Одоо ч гэсэн нэг тийм элдэн янзын тийм сургалтанд суучих юм арч юм шиг санагдаад байдгийг. Тэгээ бас хоолны бичлэг хийдэг, хоол айгүй хийдэг нөхөртэй тий. Гэтэ манай нөхөр хоол айгүй хийддэг бол биш байхгүй юу? Манай нөхөр хоолыг амар голж хийж идэнэ. Одоо ингээд бас нөгөө нэг ногооны айгүй харшилтай байхгүй юу? Цэнгэн саримас их юм бол хүмүүс өөрөө юм туурах ч юм уу тиймэрхүү биш яг юм ярах зөгөөд өгдөг. Тиймэрхүү биетэй байхгүй. Тийм учраас ямар ч тийм ногоо могоогүй элдв янзын цэнгэн саримасгүй тийм мөртлөө амттай хоолн дуртай айгүй хэцүү. Тэрэнд нь тааруулж хоол хийх гэж миний скиллийг айгүй их шаарднаа. Тэгээд тэгсэн мөртлөө бас ингээд хоолны контент хийгээд хөөрхөн амжилттай явж байгаа нь бас их сонирхолтой. Ер нь бол бид нар ч одоо нэг багшийн шавнар. Тий, ламгүй багшийн одоо нэг багшийн шавнар. Жүжигчин болоод одоо оюутан байх нас бол одоо бас ер нь хамгийн турсамжтай гоё үеүүдийн нэг байдаг шүү дээ. Оюутан байхдаа та дөрөвт тохиолдож исэн ч юм уу? Эсвэл яг оюутан байхдаа танд тохиолдож исэн айгуу тийм хүнд хилж байгаагүй ичмээр тийм нууц байдгүй. Ерөөсөө хүнд хилж байгаагүй. Гэсэн мөртлөө жоох ичиж явдаг. Тэгээ нэг жоох хөвгчлөлтэй ч юм уу те. Энийг тэгтээ яг хэлсэн л дээ. Тэгтээ юм яг юм сошиал дээр бол хэлээгүй. Жижигэ төрийн донд ахгүй. Би яг чиний юуг ч үзчихэд энийг яриндаа гэж би бодсон байхгүй. 4-р курст заяа. Тайзны хөдөлгөөний тэмцээн болж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь айгүй мангар манай ингээ охтод ер нь айгүй хөөрөө заяа. Би нэг айгүй сумнаа. 4-р курсын охтод байж яагаад бид нар гар тулаанаар орж болдгүй ингэж өөрсдөө хөөргөө заяа. Тэгснэ дан яхаар охтуудаараа байж болдгүй юм. Амар эготой байна. Тэгэд ихснэ. За тгий орё гэ. Тэ нэг юу ч хэлээ нэг зохиол барьж аваад гар тулаанаар 4-р курсын охтод орлоо шүү. Тэгэл бэлдээл тэгсэн чинь ингээл 2-2-оор 3-3-аар ингээл зодтолж байгаа шүү дээ. Тэгэд тэгжсэн чинь жижигэтэй эрт нэг юм юу яагаад төрөг гаргах болоо. Битэр чинь баахан чаки чаны кинод. Баахан чаки чаны кинод эндээс соёлоо гоё юм гаргана гэл. Тэгэл тэгсэн чи яг чаки чаныг юм гар дээрээ тулж байгаа заяа. Нөгөө үнэ ингээ хөлөөрөө ингээ дүшгэлж байгаа нэг тийм байхгүй юу? За гар дээрээ тулангуудаа. Тэг ингэж тулангуутлаа. Хөлөөрөө нөгөөнийх нь нүрл ингээ өшгөлж байгаа байхгүй. Тэг нөгөө үнэ ингээ хааж байгаа. Яг тэр заавал энийг хий. Би өшгөлөхөр болвоо. Тэг бид нар чи амар сайн бэлдсэн. За энийг хоёул төрөг алдаж болохгүй гэл. Тэр чин баахан бэлдээл. Ер нь бол яг бэлдэж байхад айгүй зүгээрээс аахгүй. Ерөөсөө алдаагүй битэр. За энэ алах юм байна гэж бодоо. Тэгэл тайзан дээр ингээл трүкэ хийгээл яг тэрийг хийчихэл өргөжлүүлээд ингээл яах гэсэн чи манай жижиг ингээд хөдөлдгөө. Ингээд бид одоо юм хөдөлгөөнө мартцсан болов гэж бодоод. Тэ нэг юм голж ширээсэн аахгүй. Ширээгээ тойроод ингээ надаас цухтаад ингээ яваадсан аахгүй. Тэг би яач вэ энэ бүгдийг мартчихлаа да гэж бодоод. Тэгэл тэрүүхэн дэндээ ингээ дараглаад ингээ гарчиж байгаа аахгүй. Тэг яасан гэсэн чинь жижиг алдсан төрөг алдсан гэсэн аахгүй. Тэгэхээр би яасан бол доо гэж бодвол дараа нь бичлэгийн үзсэн чи улаан нүүрлэн хоёр улаараа тас. Яг нэг хавгаалч чадаагүй. Гарн дээрээ тогтцсон та өшөглөөд байгаа шүү дээ. Өшөглөлтөө улаан нүүрэл өргөжлөд байгаа. Ингээд тэр чинь ингээ хоёр өшгөлж байгаа байхгүй. Таа. Тэр нөөд чи манарчгүй юу? Манараад ингээ тайзан дээр зогсцсон. Тэ нөө ширээгээ тойроод. Тэгээ дараа нь бичлэгийн үзчихэд тэр бас савч өссөн. Уг нь аминда манараагаа гаргах гал тойроод байсан байж шүү дээ. Манай бас цохиулцсан ойлгох. Тэр чи өндөр намын хэмжээ яг адилхан яг нүүрэнд тулж байгаа байхгүй. Яа. Нэг галзуу трүк алдсан түүх байна. Түрүүк ч бас ер нь аюултай шүү. Манай ангич бас 2-р курстэй бас хөслийн тайзд ороод бид хэд чинь дөнгөж нөгөө гар дүрэг үзчихээс 2-р курс. Тэгэл аягүй шийдэл орохоор болоод хятад зохиол барьж авал. Зохиолч гэж өөртөө зохиол гаргаад. Одоо тэгсэн чинь манай драмын театрт ажиллаж байгаа намсраа манай наамка
бит хоёр юм хоорондоо юм хэсэгтэй байхгүй. Би хөгшин хүн, намка залуу хүн. Тэгээд тэгсэн чи бит хоёр ингээд за хийхэр болоо яг бэлтгэлийн үеэр айгүй айтайхан болол зүгээр л юм ганц л цогтөг хэсэг. Яг энгийн элементарны цогтөг хэсэг бааш. Тийм л зүгээр цогтөг хэсэг явъя. Окей. Тохирол нөгөөхөө өчнөө бэлдэл болцсон. Яг тэмцээний өдөр ороод манай номер дуудагдаад гарч ирэл. Яг эд голдоо явж байгаа л нөгөөх чи яг нөгөө түрүүхтэр ирээл өчнөө бүр 1000 давтаад болцсон юмыг үзэгчдийн өмнө гарч ирээ сандардаг юм уу? Яадаг юм. Шууд л зүгээр яг улаан ирчээрээ зүгээр хамарлуу гусаал. Тэгсэн чинь нугурцсан уу? Тий, тэгэл хамарлуу гусаал би шууд нөгөөх нь аваад хүмүүсийн өмнө байсан болохоор бас яаж одоо орилоод баашлаад явах вэ гэж бодоод хамраа барайл үргэлжлүүлэл тоглосон чинь хамраанаас цус гараад шууд садраал нулимс хойжол гэсэн чинь хүмүүс айгүй ямар амар үнэмшилтэй явж байна л гэж бодсон байна. Нэг амар тийж төрөг алдаал тэгэл дуусаад шууд эмлэг аваад хамраа тагшлуулээл. Яа. Гэтэ яг төрөг алдах нь тайзан дээр бүр яг алдчихлаа гэж нэг харагддаг. Амар хичлээдээ ингэж харагддаг. Яг үзэгчдийн юмнаас бол тэгж харагдсан юм шиг. Би яг аваад ингэсэн чинь л цус хойжол, нулимс хойжол. Тэгсэн чинь айгүй л үнэмшилтэй харагдсан юм шиг. Хүмүүс өө моо гээл тэгсэн. Нэг тийм нэг төрөг бас алдсан. Төрөг бол тий, төрөг алдалт бол угаасаа суйс байдаг л зүйл дээ. Тийш нэг жижигэгийнхаа нүүрэн дундуур нь өшгөлж билээ. Big Motors нь Purus 20-с Purus 50 хүртэл дээрээс нь Land Cruiser, Prado, Nissan, Mitsubishi гээд бүх төрлийн машиныг оруулж ирдгээс гадна таны зээлийг банк болон банк бусаар өдөрт нь газар дээр нь шуурхаа шийдээд өгнө. За, намайг ч ер нь багада хэр сахилгагүй хөлт байсан бэ? Сахилгагүй газараа сахилгагүй дуугаа үедээ дуугаа айгу сонин. Мэдгүй би одоо бодохоор өөрийгөө айгу сонин хөлт байж гэж боддیں۔ Өөртөө ихтэй юм гэхээр яг ингээд таньдаг дотны хүмүүстэй ч юм уу эсвэл бол бүр танихгүй хүмүүсийн өмнө ч юм ингээд айгу ихтэй байж мэснаа заримдаа айгу бүрэг ч юм их болчдөг байсан. Тэг би тэрийг амар санаад байдаг хгүй. Би ингээд хичээл дээр бага анги байсан. Тэгээд ингээд багштай ингээд энэ дасгал ажлыг хийсэн хүүхдүүд нь төрүүлээд гарч болно шүү гэж байгаа хгүй. Тэг ингээд тэр үед миний давхар ингээд бизнесмаар санагдаад шээс хүрээд багштай хэлж чадахгүй. Амар сонио. Яагаад хэлж чадахгүй байснаа би одоо ингээд одоо бодогдоод байдаг хгүй. Тэгээд ингээд амар шээс хүрээд байгаа учраас би ингээд нөгөө дасгалаа хийж чадахгүй заяа. Тэгээд бүр ингээд амар тартагтай тулж байгаа л арай гэж багштай хэлээл. Тэгээ 0 орж ирчээд 5 минутанд хийгээ гараа авчиж байгаа хгүй. Би амар сонио. Тэр үед ингээд зүгээр л багшаа би 0 орж ирч ороод ирэл та гэд ингээд хэлэхэд юу н асуудалтай байсан бол ингэ тиймэрхүү юмыг ингээ хэлж чаддгүй ч юм уу тий өөрийнхөө ингээ дуртай байгаа зүйлийг ингээ илэрхийлж хэлж чаддгүй одоо жишээлбэл ингээл урлагийн үзлэг болж болонгот би ингээд тэрийг хиймээр ингээ санагдсан шүү дээ. Тэгээ тэгэнгүүт тэрийг хэлж чаддгүй багш ингээл за энэ дээр ингээ оролцмоор байгаа хүүхд байна уу мэн үг асуугууд хэлж чаддгүй. Уг нь оролцмоор амар оролцмоор байдаг. Тэгээд тийж жаад манай нэг найз одоо миний хамгийн удаан найзалж байгаа бас надтай адилхан нэртэй нөм ирдэг. Багасаа бас айгуу тийм урлагийн юу хөөхтэйсэн баггүй юу. Тэр найз маань намайг ингээд мэддэг. Тэгээ тэнгүүтлээ бүр 10 жил 10 дугаар ангид ч 11 дугаар ангид манай найз багшаа над чинь ингээд явал чадах байхаа гэд сургуулийн юм шинжилгээ үзүүлбэрт намайг ингээд оруулж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр ингээд гарангуутлаа би ингээд ийм туртай юм байна. Би чадах юм байна гэдгийг ингээд ойлгоод тэгээд ингээд тэр үеэс арай нэг жоохон ихтгэлтэй болж гисэн гэх юм уу. Тэгээд би чинь бас багадаа айгуу тийм мондгор охин байсан. Тэгээд тэр мэрээгээ ингээд бас ингээд оо турах үйлдэл ингээд хийвэл хийчих гээд байгаа хгүй. Гэхдээ хийхээсээ хичдэг ч юм уу. Амар сонио хөхтэйсэн. Бүр тэгээ ямар сонио хөхтэйсэн юм. Тэгээ тэнгууд одоо манай ээж аав нар одоо тэр үед хүүхдүүдээ одоо нээж ямар нэгэн дугуулсан секцэнд явуулах ч юм уу. Тиймэрхүү юмыг бас мэддэггүй байж дээ л гэж би бодсон. Тэгээд 11-р ангита драмын дугууланд явсан байхгүй юу. Тэгээд тэр драмын дугууланд яваад багш маань настай ингэж ингэх юм бол ингээд турн морно гэдгийг хэлж өгөөд тэгээд ингээд айгуу тийм ирчимжиж эхэлсэн. Тэгээд 12 дугаар ангид орохдоо авьяаслыг сурагч гэж төгсдөг ч юм уу тий. Амар сониохтойс. Багаасаа тэгж боломжтой байхад илүү нэг юм хэлж чадахгүйгасаа болоод ч юм уу. Тийм.
Тэнгүүтлээ найзуудтайгаа байхдаа ч юм уу амар галзуу. Айгу сонио хүүхэд байсан би. Шинэ ойлгомжгүй тий. Өөрийгөө ойлгоогүй хүүхэд байсан. Тэгээд одоо ингээд одоо манай үеийнхэн баг бас яг бөөндө тийм байж магадгүй. Аав ээж нар нь яг элдв янзын юмд явуулна гэдгийг ч мэддэггүй. Тэгээд нэг өсөл сонирхлоо хэлэнгүүт нь аав ээж нар өөрсдөө нэг амар яаж магадгүй. Тийм зарим нэг хүүхдүүдийнх нь ээж аав нь бол яг тэрийг мэдээд хүүхдүүд амар явдаг. Зарим нэг хүүхдүүдийнх нь дийлэнх хүүхдүүдийнх нь аав ээж нар тэрийг сайн мэддэггүйсэн баг гэж би бодод байна. За манай Түгжрэл дунд маань бас спонсортой болсон байгаа. Баярлалаа. Тэгээд манайхта Big Motors хамтран ажиллаж байгаа. Тэгээд манай Big Motors-ийн нэрмжит бас асуултыг асууя гэж бодож байна. Ер нь нэг хамгийн анхны юм болгон айгүй тийм сэтгэлд гоё үлддэг шүү дээ. Хамгийн анхны одоо юу гэдэг чинь хамгийн анхны үзсэн юм, хамгийн анхны одоо тийм хийж үзсэн зүйл, ажил гэдэг чинь хамгийн анхны зүйлс ер нь айгүй гоё боддог. Яг тэрэн шиг нөхөртөөгөө хамт ч юм уу эсвэл та өөрөө ч юм уу хамгийн анхны машина яаж авч исэн бэ? Бас ямар машин байсан бэ? Хамгийн анхны машин одоо ч ихсэн онж байгаа. Тэр айгу хөөрхөн тэр чинь гэхдээ айгу хөөрхөн үнийн дүнгээр одоо аав ээжийн хайр юм уу да тэр дээр яг 10 сая төгрөгөөр машин авсан заяа. Экстрэл ямар экстрэл ч лээ дээ. Яг тэг нэг манай аав ээж ингэж ундаг байсан машин. Тэгээд яг аав ээж хоёр маань за та хоёр 10 саяар аваа гэдгийгсэн. Тэгээд хамтдаа яг хамгийн анх машин 10 саяар аваад тэгээд одоо ч л унж байгаа. Тэгэхээр амар гоё хамтдаа яг анхны машин авсан болохоор амар гоё идэг. Тэгээд одоо амийнхан машина солимор байгаа одоо гэхдээ одоо бай унж байгаа машиндаас айгүй хайртай. Айгүй хөрхөн. Харин нэг юм болгоно нэг юм анхны машин тэгээд өөрсдийнхөө мөнгөөр авсан гэдэг ч юм уу тий. Тэгээд дээрэс нь бас бүр юм өөр хүнээс ч аваагүй аав ээжээс авсан юм шүү дээ. Тэгэхээр бүр л гоё айгүй нандин байдаг баг. Тэгээд ер нь яг ингээд машинтайгаа явж байгаад ч юм уу энэ тэнд эвдрээд эсвэл нэг юм болохоо байгаад нэг таг зогсоод ч юм уу эсвэл яг юм зам дунд эвдэрж исэн тийм тохиол байгаа юу? Тэгсэн юм. Өмнө нь яг зүгээр одоо ахыхаа машиныг ч юм айгүй хонж явдаг гэсэн. Тэр мэр бол зүгээр нөө чек насаад ч юм уу тиймэрхүү тохиолдлууд бол гарч ирсэн. Ганцаараа явж хахад тэнгуүтлээ одоо ундаг машин дээр маань гэх юм бол бид хоёр хамтдаа хөвсгөл явж ирчээд тэнгуүтлээ хөвсгөлөөс шууд ингэж гараад чонжин болдогт ингээд нөхрийнхөө ээжийг үлдээчээд тэгээ буцаад ирж яхад манай машин зүгээр явж ирсэн. Зүгээр л унтарсан. Зүгээр ямар ч юугүйгээр. Тийм ингээл удаашраал ингээл яг дам дээр унтарсан. Тэг ингээ бид хоёр хоёулаа амар гайхаад яач юу гэд. Тэг ингээ машина ахыгаа дуудаад ингээд чирүүлээд явж исэн тохиолдол. Тэгсэн чинь нэг цаап мапн л болохоо байсан юм шиг байгаа юм. Тэгээл гинтл унтарсан юм шиг байгаа. Гэхдээ нэг юм амар нэг утаас авсаж нэг тийм амар юм бодоогүй зүгээр л унтарсан. Зүгээр ээж байгаа. Зүгээр ээж хаал ингээл хурд нь удаашраал дэлбитэр өдөдсөн ингээл амар гайхснууд гаргаад яач юу мэдхгүй гэл. Тэгэл хоёр талын ах руугаа залгаад ингэчлээс юу балараад байгаа юм. Тэгэл чирж авчраал засчихсан. Манай аав чи өөрөө насаараа машин зассан байдаг хгүй юу. Тэгээд аав дээрээ чирж авчаад энэ ч унтарчлаа. Зүгээр явж байгаа унтарчлаа гэдэг. Юу зүгээр яаж унтрах гэж юу яриад байгаа юм гэл. Тэгэл тэгсэн чинь цаап маа. Би яг сайн мэдгүй яг юу болдгийг нь бол мэдгүй. Би унжил мэднэ, урагшаа явж мэднэ. Дид хэвэл урагшлна, арда хэвэл аргачлна гэдгээ мэдээд байгаа тийм. Уг нь яг юм машин засвар ингээд амар том машин дунд өссөн бохгүй юу би. Данч тэгтээ яг сонирхоогүй л ах л та. Сонирхсан бол яг мэдчихэж бас болохоор орчинд өссөн. Ингээд сонирхоогүй л ах. Тийм учраас яг зүгээр урагшаал явж мэднэ. Одоо жүжигчин хүн болгоны дотор нэг тийм мөрөөдөл байдаг. Мөрөөдөлж байх одоо ер нь за нэг тэр дүр тоглоо үзчих юмсан. Тийм бас нэг тэр найруулагчийн дор ингээд ажиллаад үзчих юмсан, хамтраад тоглолцох юмсан, тэр хүнтэй дүгэтлээд үзчих юмсан, тэг хамт тоглоод үзчих юмсан гэсэн нэг тийм мөрөөдөл байдаг байна. Та одоо ингээд эмэгтэй хүний хувьд ямар найруулагчийн дор ажиллаж үзхийг хүсдэг вэ? Бас ямар жүжигчтэй хамтран партнер ус тоглохыг хүсдэг. Айгүй их юм байна тэгэхээр яг тэр дундаасаас за хоёрын ч гэдэг ч юм тийм. Яг хоёрыг хэлэх юм бол
За хамгийн томоос нь эхлэе заяа. Одоо энэ Холливуудын кино ихэвчлэн яг бүх сцен ингээд нэг грин скрин юм объект дотор авагддаг шүү дээ. Би ингээ аватарыг үзээд аватарын одоо ингээ behind the scenes-уудыг үзэнгүүтлээ вау яаж ингэж жүжиглдэм бол энэ одоо ингээд хоосон юм ном ногоон талбай дотроос яаж ингээд гоо ингээд дотоод сэтгэлээсээ жүжиглдэм бол ингээ амар гайхдаг байхгүй юу? Яг зүгээр яг тийм яг full green screenтэй тийм амар юм кинонд тоглохыг айгу хүсдэг, мөрөөддөг. Хамгийн сүүл нэг аватар усны ертөнцид гээд гарсан шүү дээ. Энэний төр өвчий. Тийм юм хүндээ. Тийм тэрийг үзчихэд би бүр энэ усан дотор нь хөвтөж байгаа нэг жижиг амтнч болж хамаагүй болж үзхийсэн ингээд үзчихэд гарч ирээд ингээд бодож исэн. Яг тийм хэмжээний одоо том мөрөддөг гэх юм уу? Монголда гэх юм бол мэдээч одоо фантастик продакшны кинонд ч юм уу тоглож үзвэл бас айгу гоё байна бах та гэж боддгийн. 50 найруулагч байна. Тийм 50 найруулагч Бат Үлзийн найруулагч бас байна. Айгу туршлагатай олон гоё кинонд хийсэн гоё түүхэн кинонд нь тоглол айгу их юм сурч мэдэх бах та гэж одоо киног нь үзэх болгондоо л бодож байна. Ямар гоё юм бэ л гэж боддог доо. Тэгээд яг бид дөрвийн нэг жоохон магадгүй буруу зүйлээж магадгүй өөртөө яг киногоо хийгээд одоо тэгтээ яг бид нар том одоо өргөн дэлгэцийн уран бүтээл дээр бол найруулагчтайгаа ажиллана л да. Янз янзын найруулагчтай ажиллана. Зүгээр яг өөртөөхөө юм жижиг иймэрхүү зүйлүүд дээр контент дээр ч юм уу IPTV-ийн контент дээр ч юм өөртөө найруулаад өөртөө яачих гадаг нь одоо зөв юм уу буруу юм гэдгийг одоохондоо яг мэдэхгүй л байна. Зарим нь айгүй гоё хөөрхөн амжилттай болсон юмнууд байна. Зарим нь бас найруулагчийн үдээр харсан бол энэ ингээд өөрчлөгдөх бас магадгүй байсан бах та ч юм уу тиймэрхүү бодох үе байна. Сая хамгийн сүүлд нөгөө хөлөг хөрөөн дээр Чакяхтайгаа найруулагчаар ажиллаад айгүй том баг ажилласан. Тэгээд тэнгуут чинь тэр хүний одоо ингээд бодсон юм, харсан юм, найруулагч хүн ингээд бүхэлд нь харж байгаа юм бас өөр эдх юм байна да гэдгийг ингээд хараад хажууд нь байнгут мэдэрч байгаа байхгүй. Би ингээд дотроо болохгүй байгаа юм шиг ингээд тэнгуут зүгээр эн чин зүгээр эн тэр чин зүгээр эн чи ингэж яв гэх тэнгуут бас ингээд дүрийн контраст тэр юм байна, энэ юм байна. Одоо жишээлбэл сая хөлөг хөрөөн дээр нөгөө номин гээд дүрийн дүүн. Бидэд болохоор зохиол дээр бичгтээ айгүй сайн хүүхдэр бичсэн байхгүй юу? Зохиол дээр анх бичгтээ айгүй сайн хүүхд байгаад ингээд хийгсэн чинь Чакях тэр дүрийг айгүй муу хүүхд болгосон байхгүй юу? Тэгээ тэнгуут бид эдний өөртөө харсан хэд хэдэн юм залуучууд байсан байхгүй юу? Ингээд за энэ ийм залуучууд байна гэх тэнгуут тэд нар маань бүгдээрээ юм солонгос төрхтэй юм хөөрхөн мөрхөн зүуд юм царайлаг мэрэлэг ч юм уу өндөр цагаан залуучууд байсан чинь шал өөр царайтай тий яг харваас л муу хүүхд юм шиг харагдахаар тэнд үг маань авчирсан. Тэгэд бидэд анх харчаад нэрээ мөг ингээ гайхсан чинь яг киногоо үзсэн чинь тэр нь илүү контрасттай байсан юм байна да. Энэ нь зөв сонголт болсон юм байна да гэж ойлгосон. Та өөрийнхөө амьдралыг нэг киноны жанртай зүйрлээд өөрийнхөө одоо яг амьдарч байгаа амьдралд нэр өгөх юм бол ямар жанрын ямар нэртэй кино байх вэ? Шууд ингээд асуучаар бас орж ирэхгүй маа. За яг нэр нь ч яг ер нь ямар хуу одоо жанр байх байсан бол жанр нь Friends хавцаа юм болов уу? Тийм. Яг тийм sitcom ч юм уу эсвэл тийм. Жил болго өөрчлөгдөж байдаг те. Тэнгүүтлээ ингээд нэх ингээл амар зовж мавсан тийм мелодрам бол нэг байхгүй. Зүгээр яг гоё ингээл жамаараа яг ингээл гоё өсвөл ингээл явж байгаа амьдрал юм болов. Тэгээл яг хөрхнээ зүттайгаа дуртай зүйлээ хийгээл. Тийм. Чамаас өөрөөс чинь орсон зочид чи юу гэж асуусан. Чи өөрөө юу гэж мэдл? Ямар кино? Надаас би ч нэг одоо эхний 7 дугаарын юу ард гарахад бол надаас тэгж асуугаагүй л байна. Тийм би асуучих. Нэг амьдрал бол яг айгуу тийм сонирхолтой. Жанр нь гэх юм бол нэг тийм за одоо экшн гэхэд бас хэцүү. Айгуу тийм романс кино байх юм болов? Одоо нөгөө найз охинтой эхнэртэй болчихсон тэгээд одоо айгуу яг
халуун үе дээр явж байгаа учраас айгүй тийм романс кино байх байсан баг. Тэгээ би чи нөгөө айгүй ийм өдрөөр ажиллаа ингэж бодож өдрөөр ингэж юмудаа төлөвлөж тэг яг тэр өдөртөө ингэж яг байж зориулж явдаг болохоор бүвжигийн нэг өдөр л гэж нэрлэх байсан. Тийм романс төрлийн кино байх байсан баг. Гэж бодож байна. Чи тэгвэл ингээд яг маргааш ч юм уу чи ингээд өгөхөд бол ерөөс харамсахааргүй гэсэн үг үү? Тий би яг нэг одоо яг нэг хүрээгүй одоо яг зорж исэн зүйлдээ хүрээгүй байгаа ч гэсэн би нэх одоо маргааш өнгөрөөд өгөхөд нэг тийм надад нэг тийм харамсах байхгүй хаа. Одоо яг амьдарч байгаа амьдралдаа бол тэрнээс яг зорьсон зорилготой бол хүрээгүй байгаа л да. Буцаад чамаас асууад нэвтрүүлэг өргөн шүү дээ. Одоо ер нь сүүлийн үед төвжрийн дунд ямар дуу илүү сонсож байна? 3 дууг нэрлвэл. Rose-ийн Blackpink-ийн Rose-ийн тэгээд би нэрийг хардах. Би энэ дууны яг live action-д нэмэр дуртай. Stay Little Longer. Жохон баг хугацаанд дахиад үлдээч гэсэн утгатай. Тэгээд зүгээр хоолой мэдгүй нэг тийм сонсох дуртай төрлийн хоолой гэх юм уу. Тэгээд яг гоё би ер нь айгу тийм амьд одоо дуулж байгаа ч юм уу. Тиймэрхүү юмнуудад айгу дуртай. Тэгэнгүүтлээ бас манай нөхөр битээр айгу сонио адилхан одоо юм сонсох дуртай юм оркестр айгу сонсох дуртай. Хамтдаа юм оркестр ч юм уу үзэх айгу дуртай. Тэгээд нөгөө нэг Жанцан Наруугайн яг оркестроор тоглосон Сэрсэн тал хамтдаа сонсохоор бид галзуурсан шүү дээ. Би нөхөд зүсэг хөргчлөө гэл. Тийм тгий сонсох дуртай. Дараагийнх нь гэх юм бол айгүй сонио нутаг дотроо байж дээ. Нөгөө эсний нүдлийн нутгаа сонсон сэтгэлгээд бод шүү дээ. Тэрийг сонсох айгүй дуртай. Энэ 3-ыг ер нь сонсох айгүй дуртай юм. Ер нь ягаад ч юм нутаг дотроо ижил нутгаа санаад байдаг. Сонио хөөх шүү дээ. Тэгээ нэрийг сонсох айгүй дуртай. Одоо эмэгтэй хүн болгонд краш байдаг тийм. Тэгээд төвжрэл дунд одоо ингээл Улаанбаатарт төвжрэлд 2-3 цаг төвжрэх юм бол хинтээ хамт төвжирж үзхийг хүсэж байна. Краш байж болно. Яг нь краш биш ч одоо төвжрэл үзмээр ч хүн байж болно. Монгол гадаад. Орхонбаяртай төвжрэх юм уу? За Монголоос Орхонбаяр. Тийм. Яагаад? Хөөх юм ярих хаа. Нэттэй тэнгүүтлээ. Айгуу тийм миний ярьж байгаа юм дээр айгуу хөрх хичиж мичээд айгуу гоё нөх гэж бодож байна тий. Сонирхолтой. Гэтэ нэг амар крашлдаг бол биш л дээ. Зүгээр л төгжиж зүгээр тийм. Бас сүүлийн үед бодсон ч зүгээр айгуу сүүлийн үед viral байгаа хүмүүсээс гээд шууд бодонгууд орж ирж байна. За гадаадас гэх юм бол Солонгос дуучин жүжигч аюу ихчтэйгээ төгжирч тийм үү? Тэг хөөрхөн сайхан бишрээд. Одоо нөгөө амьдрал чамд жүрж өгөх үед кинонд одоо сүүлийн манай нөхрийн краш шүү бас амьдралынх нь краш. Оо зөө. Нөхрийнхөө краштай төгжрээд үзчих тийм үү? Яавал тэг миний ч гэсэн краш дөө юм бол яг жүжигчнийх нь хувьд ч гэсэн гэх юм уу? Айгуу гоё шимтэж үздэг. Вау, яаж ингэж хөөрхөн уйлдаг байна гэж боддог байхгүй би. Аяг үзэхээрээ бид нар чинь ингээл кинон дээр ингээл уйлж муулах гал тэнгүүд хамаг ингээл юмаа ингээл бүрчлээдүүлээл бид нар өөрсдөө гэдэг байхгүй. Яаж хөөрхөн уйлд юм бол чи цаанаасаа өөрхөн уйлахгүй штэ. Тэгэл ингээл нөө хоотой жоох ингээл хэлэхээр ингээд яадаг штэ. Тэнгүүд аюу маяг чи айгүй гоё уйлдаг байхгүй. Тэгэл киног нь үзэх болгондоо ямар хөөрхөн уйлдаг юм бэ гэж гайхдаг. Тэрийг нь асуунда. Одоо төвжрэл дунд 5-6 цаг ингээл явж байгаа нэг юм жижиг симхийгэр ч юм уу ингээл гараад урагшаа гарангууд нэг юм сэлүүхэн зам байхаар амар гоё байдаг. Эсвэл нэг юм 5-600 км явж жоохон ядарч хүрэх газараа очих нэг тийм гоё мэдрэмж байдаг ш. Тийм мэдрэмжийг амьдралаас яг юунаас хинээс авч байна? Охноосоо авч байгаа юм байна да. Тийм. Охноосоо л манай охин ингээд нэг юм хөөрхөн хүүхдүүд чинь ингээд унтаж сэрж мэрхээр айгу ааштай сэрж мэрдэг тийм хүүхдүүд байдаг шүү дээ. Манай охин ингээд яг нүдээс нэгээл би яг ингээд ханд ч юм уу байж байгаа юм бол амар хөөрхий нэгээд баярлдаг байхгүй. Хоёр ширээ харахаараа тэрийг ингээд өглөө болгон тийм ингээд сэрхээр амар хөөрхөн байдаг. Тэгэл гаднаас ороод ирэнгүүт ингээд өдөсгүйгээл ирэхээр тэр мөрийг ингээд мэдрэх амар хөөрхөн байдаг.
Тэг ингээд явуулахдаа ч гэсэн амар хөөрхөн баяртай гэл үнсээл 9 шидээр үнсээл юм амар хайрлаж байгаа нэг мэдрэгдээд болохоор тэр мэдрэмжийг охиноос л авд юм. Үнэхээр хөөрхөн байдаг. Тэгээ хичнээн өглөө нойр хүрчээд хичнээн өглөө эртээсэн ч гэсэн ингээ намайг хараад ингээ инээнгүүт нь инээгээ тэгээд сэрчдэг байхгүй амар хөөрхөн. Ер нь нөгөө ээж хүн болно гэдэг чинь тэгэл ээж хүмүүс нөгөө ээж хүн болоод эсвэл аав хүн болохоор л ээж аавынхаа зовлонг ойлгодог гэдэг эцэгийнхээ зовлонг ойлгодог гэж ярьдаг. Одоо л та ээжийнхээ яг зовлонг ойлгож байгаа юу? Тийм. Яг ингээл одоо тэгэл ингээл ээжигээ л гэдэг юм билээ. Айгу сонио. Ингээл ээжигээ аавыгаа л гэдэг юм билээ. Юм л болонгууд ээжтэй ингэч юмсан тэгч юмсан ингээл өөр амттай хол эзэн ч ээжтэй амсуулч юмсан гэдэг тийм бодлоод айгу хэрэгэлддэг бол юм билээ. Тэгэл аль болох тустай нэмэртэй байх юмсан санаагийн зовчихгүй юмсан гэдэг өдрөмжүүд яг ингээд охиноо хайрлах явцдаа манай аав ээж нар чинь ингээд тэ бидрийг энэ их хайраар ингэж хайрлаж өсгсөн юм бэ штэ. Тэрийг бид нар мэддэг юм бэ штэ. Ингээ нөгөө ингээл бити гэсэн юм ингээд тэнгүүд тэр болгоно нь яг бидний л төлөө байсан юм бэ штэ гэдгийг яг ингээл ээж усныхаа дараа ойлгох гэлэн билээ. Би бас сүүлд нэг битээр YouTube дээрээ охиныхоо төрсөд зориулж бас нэг иймэрхүү яриа хийсэн баггүй юу. Өөртөө чанал дээр тэрэн дээрээ бас хэлжсэн яг ингээд төрснийхөө дараа ээжтэйг л ярмаар санагдаад байсан. Би бүр ингээд тэгэл ингээл яг ингээд манай нөхөр за чиний би чинь жоохон юу штэ хэцүү штэ доошоо бууж байгаа жоохон тавьширч байгаа тэгээд ярих гэнгүүт би зүгээр ингээд амар ядарсан амар хэцүү байгаа ч гэсэн ээжтэйг л ярмаар санагдаад тэгээ нөө шүнжин гадаа хүлээж мүлээсэн болохоор ээжтэй л ягаас ярьчмаар санагдал. Тэгэл ээжигээ хараад сад тавиал өдөөс уйлалцаад тэрч. Тэгжсэн болохоор одоо яг ээж аав болоод энэ мэдрэмжийг ойлгох юм лээ. Гэтэ зүгээр яг басныхаа дараа л ойлгоорой гэж би хэлмээр санагдаад тийм. Уусаа ойлгох нь гарцаагүй. Би тэгээд яг сингл байгаа төрж үзээгүй байгаа найзуудтай ч юм уу зүгээр яг би тий ээжигээ ойлгох гэж бол ер нь хэлмээргүй юм. Би зүгээр угаасаа л энэ бүхнийг туулах учраас тэр үед нь ойлгосоо гэж айгүй хүсдэг. Тэр үед угаасаа амар ингээд бүр ингээд толгоор ёнк гэж ороод ирдэг юм лээ. Тэгээд тэрнээс өмнө бодож яах юм угаасаа. Угаасаа л туулах амьдрал угаасаа л яах юм чинь. Одоо яг байгаадаа л гоё have fun байгаа л гоё. Big Motors-ийн салбар 1 цайз 16 дугаар хороолол даа хүрээ явах автобусны буудлын чанх эсрэг талд Big Motors авто шоурум байрлаж байгаа. Салбар 2 Сонгойрхан дүүргийн 32 дугаар хороо 22 авто худалдааны төвийн чанх хойно байрлаж байна. Утасны дугаар 7575 75 75. За баярлалаа ихчээ. Айгуу гоё яриаг бас хамтдаа өрнүүлсэнд тэгээд хамт гоё ярьж түгжирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Хамгийн анхны эмэгтэй зочноор урьсанд би бүр үнэхээр баярлж байна. Би яг чамайг бичсний ардаас ингээд их чөнгүүлж харахтаа эмэгтэй ороогүй юм биш үү бас яг харж байсан байхгүй. Намын ихний эмэгтэй болох гэж байгаа юм байна да гэж бодцоод бас айгу гоё хүлээж авсан. Тэгээд бас ингээд хийж байгаа юмаа гоё үргэлжлүүлээд илүү гоё болгоорой. Битээ шантраарай. Ер нь юмыг ингээд шантрахгүй яг үргэлжлүүлээд хийгээд тахад үр шимийн хизээ нэгэн цагт өмсдөг юм байлээ шүү гэж та ихчийн үднэстэй хэлж байна. За баярлалаа ихчээ. Тэгээд баярлалаа. Маш гоё яриаг өрнүүллээ. За энэ удаагийн дугаарт Huawei уран бүтээлийн нэгдлийн том номойгч маань оролцлоо. Баярлалаа. Баярлалаа. Хамтран ажилласан Big Motors байлаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай.